Хууль зүйн байнгын орны хувьд иргэний хуульд нэмэлт оруулах болон үйл хөдлөх эд хөрөнгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд эхэллээ. Хугацаа алдахгүй батлах учиртай хуулийн төслүүд бол яах аргагүй энэ. Ганцхан жишээ гэх төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн барьсан буян тухай хоёр хорооллын борлуулалт нь бараг байхгүй болчихсон. Шалтгаан нь 8% зээлд хамрагдсан иргэд байсан учраас тэр гишүүдийн хувьд байнгын хороодын хуралдаан дээр саналаа илэрхийлсэн. Тэгэхгүй бол хууль тогтоогч одоо хариуцлага хууль батлаад бид тэрийг шийдээд гээд тэр шийдвэрийн үр дүнд олон мянган хүний эрх ашиг хөндөгддөг ийм дур зоргын үндсэн хуулийн манаастай байж болохгүй л гэдгийг сануулж хэлж байгаа юм. Тэгээд иргэний арчсан нийгмийг төгөлдршүүлэх, иргэний арчсан нийгмийн одоо тэр эрх зүйн одоо тэр зөв тогтолцоо үндсэн хуулийн одоо дархлааг хамгаалах ёстой байгуул маань өөрөө эргээд иргэдийнхээ тэр эрх ашиг руу одоо нөлөөлөх ийм одоо шийдвэр гаргаад сууж байгаа нь туйлын харамсалтай маа. Үндсэн хуулийн цэц шийдвэрийн үндслээ иргэд нэгтэлдэг баймар санагдана. Тэгэхгүй амьдралаас тасарсан шийдвэр гаргадаг, өнөөхийг нь улс төржүүлээд нийгэмд зөв явж байсан бодлогыг үгүй болгодог. Шийдвэрийг тооцоо судалгаатай гаргахгүйгээс болж иргэд хохирж үлдээд байгааг хэлхэн зүйтэй баха. Цэцийн гаргасан шийдвэр нь иргэнэ бодсон мэт боловч яг бодит байдал дээр итгэлцэл дээр үйл ажиллагаа явагддаг банкны салбарыг эрсдэлд оруулах төгсөн гэдгийг гишүүд сануулж байна. Хуулийн гарц гаргалгааг нь илүү найрамчлалтайгаар хийх шаардлагатай байгаа гэдгийг гишүүдийн зүгээс хэлсэн.